яг шууд ингээд ээж аав нар за ингээрэ тэгэрэ гэсэн ном ерөөсөө биш юм жолтой юм ерөөс байхгүй. За 12 цагт ингээрэ 1 цагт ингээрэ ядаргаатай хүүхдээ ингэ шүү тийм биш. Яа надад бол айгу таалагдж байна. Хэд хүмүүст уншуулсан. Бүгдээрээ нусан буу болсон. Айгу цогт авсан. Би бас энэ номыг бичихдээ нэг 3 4 бүлэг айгу хэцүү байсан. Ойлоод биччихсэн. Яа ер нь бол цустай ном. За Идраттай хийсэн ярьцлага маань нэлээд урт явагдсан байгаа учраас хэдүүлээ тасаж үзэн шүү. За энэхүү ярьцлаган дээр болохоор за ном. За тэгэхээр Идрат гэдэг хүний 6 дахь ном одоо тун удахгүй буюу 2026 онд бол багтан гарах гэж байна хэвлэлтэн дээр. За нэг сайхан мэдээг дуулахад англи хэл болон монгол хэл дээр зэрэг орчуулагдаж гарахыг хичээж байна. За тэгэхээр энэ номон дээр болохоор хүүхэд хүмүүжил за тэгээ ерөнхийдөө намтарчилсан байдлаар бол ном бүтээгдэж байгаа. Тэгэхээр энэ номны үр өгөөж, хүмүүжил, за тэгээ хүн болгоны алдаа, дутагдал, ямар үнцнийг харагдуулах боломжтой гэдэг талаар маш гоё дэлгэрэнгүй нэлийн урт яриа болсон байгаа. Тэгэхээр энэ талаар та бүхэн маань сонсоорой. За таны 6 дахь ном. Миний санаж байгаа 6 дахь ном. Зөв үү? За 6 дахь ном тун одохгүй. За энэ жилдээ бол багтана гэсэн бол төлөвтэй байна. Тэгэхээр шинэ номны талаар та нэг магадгүй нэг хүлээлт үсгэжээ. Ойролцоогоор 300 хуудас бичсэн. Эхний драфт нь дууссан. Хоёр хэсэгтэй ном. Эхний хэсэг 10 бүлэг, хоёр дахь хэсэг 3 бүлэг. Тэгээд бичсэн шалтгаан юу юм бэ гэх юм бол манай том хүү Дамирмт хоёрын харилцаа жоохон сонир болж эхэлсэн. Надаас жоохон холт нөгөө аава мөнгө, аава карт үг, аава ус авъя, аава хоол авъя, аава оройны хоол идэ. Тэгээ өөр юм байхгүй. Тэгээд яг миний өөр янз бүрийн хүмүүстэй харилцаатай яг адилхан. Тэгээд яг цагаан сараараа нэг очдог. Царт нэг удаа би амьд байна шүү гэж уцаар ярьдаг. Тийм ээ. За аваа, за ээжээ гэж уцаар яриад нэг юу байна, сайн байна уу, ажил сайн уу, би сайн уу, дараараа. Тэгэл нөгөө яриа нэг 15 20 минутаас дээш яваад ирчих юм бол нөгөө надад лайтай санагдаад уцаа тасалмаар санагддаг. Би өөрөө. Тэ. Яг их юм бол тэр харилцаанууд бас тийм амар зузаан биш. Тэгээ хоолтцсон. Тэгээд яг уу эргэн тойрон би харддаг л та. Нөгөө ээжнэр хамгийн гол нь хүүхдүүдээр очдог хүчээр тэгээд яаж юм ааж гэрт ингээд суучдаг ингээд амар ядаргаатай ингээд явж өгдөггүй. Тэ. Тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол нөгөө холтцоод байгаа байхгүй. Тэгээд найзч биш. Тэгээд яг уу миний нэг мөрөөдөл юу юм бэ гэх юм бол хүүхдүүд маань надтай үргэлж аягүй гоё найз байгаасаа. Тэгээд тэрнэр би амар фейлдэд байсан. Яг гэх юм бол ингээд шаардлага тавиад, дагалгавар өгөөд, араас нь яваад чөлөөтэй байлахгүй. Тэгээд ингээд холтож байна гэдэг чинь бас нэг рефлекс шүү дээ. Тэгээд ихэвч хүмүүс тийм алдаа хийн. За ингээд. Тэгэл яаж байгаа юм бэ гэх юм бол араас нь явна, шаартн, шахах, түлхэх нь хүмүүжүүлэн, сургалтын төвлөө зүүн дараараа ягаад гэх юм бол хүүхдээ сайн сайхан амьдруулахын төлөө ингээд олон газар руу ингээд чирээ явна, олон юм ингээд түлхэн хиймэрг байгаа юм хийлгэн. Тэгээ айгуу сонир харилцаатай болчихдог. За. Тэгээд энээсээ би ерөөхдөө юм байж болохгүй. За тэгээд ер нь бол би зүгээр ингээд хүүтэй Дамирандаа зориулаад анхны номны нэр юу байсан бэ гэх юм бол Letters to Damiran. Одоо Дамиранд зориулагдсан захидлууд. Тэгээд би зүгээр нэг бичье гэж бодсон. Тэгээд дараа нь зүгээр ганцхан дами уншмаараа бол уншаарай. Гэхдээ нэг аавынхаа ойлгоорой уучлаарай гэсэн юм юусоо биш. Нэг худлаа гуйлт юусоо биш. Худлаа намайг өршөөгөөрэй гэсэн хуулийн төсөл юусоо биш. Зүгээр яг миний бодож исэн, тухайн үед болж исэн энэ шүү. Янз бүрийн ингээд хударсан юм юусоо байхгүй. Наа бити уучлал. Зүгээр ойлгомоор бол хэзээ нэг цаг зүгээр юм уншчихаа. Одоо нэг хэмжлэл бас биш. Тэ. Одоо жишээлбэл аав ээжнэр ингээ хүүхдээ ингээ машин өгчдөг. За тэгээ ингээ үргэдэг. Тэгээ нэг жил мэл 2 жилийн дараа ингээ хүүхдэн сахилахгүй даад юм уу хүснээр би чам машин аваад өгөө үсттэй яах гэдэг юм. Тэгэл дахиад машин авахгүй. Машин дахиад авах юм бол амар сонир харилцаа авахгүй. Окей. Энэ дийлийг хий. Тэгэл би угаасаа өөрөө машин авч чадахгүй. Тэгээ би залах уу? Би өөрөө хувцас угаахгүй, би гэрээ цэвэрлэхгүй, би өөрөө их нэртэй болохгүй. Манай ээж нэ. Тэгэл нэг гачаан амттай болчих байхгүй. Steam юм байж болохгүй. Тэгээд энээсээ жоохон урчлаад сэргийлээд эсвэл тэрийг зүгээр өөрийнхөө өнцгөө тайлбарлая гэсэн ном
бичээд эхэлсэн чинь айгуу сони юм болоод болдго юм байлээ. Ерөнхийдөө мартцсан юмнууд ингээ цааснаа буулгаад за тэгээ энэ ном хаанаас эхэлж байгаа юм бэ гэх юм бол 1991 онд эхэлж байгаа. Тухайд манай айгуу бүрхэг 11 дугаар хороолт би зүгээр нэг харанхуу галтгойг санаж байгаа хгүй. Тэнд манай ээж аав хоёр жоох ингээ ярьж исэн. Тэгээ яасан бэ гэх юм бол би идрээ Герман руу явъя гэсэн чинь манай аав юу ч хэлсэн бэ гэх юм бол үгүй. Миний хайртай хүү над дээр байх хэвээр. Тэгэл ясараа за окей энэ хоёр ах дүү хоёрыг салгаж болохгүй аваа яв. Тэгээ тэнд амьдрал илүү сайхан хаа гэд би Герман явцсан байхгүй. Тэндээс эхэлж байгаа. Яг хөө тэгээ манай ээж ганц би ээж тий. Тэгээд яасан бэ гэх юм бол ажиллаа хийдэг. Тэгээ санаа бат манай ах бас Facebook дээр нэлээд олон байх хэрэгтэй болсон. Бас анхаарлын дутагтай баг. Тэгээд ингээ явсараагаад би 7 дугаар анги 2 удаа улирсан. Германд ерөөхдөө яриа хөрөө ерөөсөө байхгүй. Тэ. Шаардлага хангахгүй бол улирчин. Би 7 дугаар анги 2 удаа улираад тэг яг даймитай адилхан үйлдэлүүдийг хийгээд байсан байхгүй. Багштайгаа ингээд мэтгэлцэн маргалтан. Тэгээд нэг удаа даймигийн сургууль дээр очсон чинь ингээд багш нь танаа хүүчин зүгээр ингээд анги дотор ингээд босоо яваад номын сан руу ороод зүгээр өөрийнхөө номоо уншаад эхэлсэн. Гэж байгаа байхгүй. Тэгээ миний толгойн дотор чи тэгвэл миний хүүхдийн анхаарлыг татж чадаагүй юм байна те гэд амнаасаа шууд гэлсэн чинь тийм үү. Окей. Тэгээ даймигаас асууж байгаа байхгүй. Тэгэл аль хэдийн мэдсэн ойлгоод авцсан юмыг буруу тайлбараад байсан болохоор энэ хүнтэй би ярихгүй тэгээ ингээ гараа авцсан юм аа. Би яг адилхан үйлс хийж байсан байхгүй. Тэгээд нийт төстэй юмуд харагдчихсэн. За тэгээд хамгийн гол нь юу ойлгоод авсан юм бэ гэх юм бол өөрийнхөө тухай ч гэсэн хүүхдээ ингээ бэлэг өгдөг, ном өгдөг, мөнгө өгдөг, компьютер өгдөг, график карт өгдөг, дэлгэц өгдөг, химэл ойхооны subscription даймид өгсөн. Сарын $100 Opus би чамд аваад өглөө шүү. Айтаахан юмар энэ юмар айтаахан юм хийгээрээ. Тэгэд хүүхд юм чинь сахилахгүй юм чинь өөрийнхөө хүссэн юм хийж байгаа хгүй ингээ химэл ойхоонтой янз бүр юм хийгээд гэхдээ нэг оновчлаа юм хийхгүй байна миний нүдэнд. Тэгээ ингээ загнаад эхэлж байгаа хгүй. Би чам $100 энийг авсан учраас дараараа тэгэл тэгээ яатсан бэ гэх юм бол нөгөө химэл ухаантай тэр мөчөд тэр момент айгүй сонирхолтой өөрийнхөө сонирхлын дагуу ингээд тулсан явж исэн би алаа хийцэн байхгүй. Тэг. Жишээлбэл тийм алдаанууд хийжсэн. Тэгээд миний амьдралд бас тиймэрхүү юмнууд байсан. Араас нь явсан юм уу байгаа, хайсан юмнууд байгаа. Тэгээд энэ ном бичгтээ бас өөр янз бүрийн ном судлаа явсан чинь манай дамиран хим, физик, математик талтай амар мундаг байхгүй. Тэгээд би нэг ч удаа хими нэмэлт сургалт руу явуулаагүй. Математик, физикийн дугуйлал нэг ч явуулаагүй. Тэгээд саяхан 8 дугаар анги дотор нэг map test гэсэн юм байгаа. Одоо SAT Yesh одоо нөгөө 8 дугаар ангийн хүүхдүүдийн оноо. Тэгээд математик дээр дамиран 286 оноо авцсан. Тэгээд тэр тулцсан гэсэн үг. Одоо 12 дугаар ангийн хүүхдийн оноо. Одоо Yesh даймын орчих юм бол 12. Тий. Одоо Yesh дамиран одоо Yesh математик өгөх юм бол нэг 795% оноо авах юм. Тэгээд ерөөхдөө их сургуулийн математикийн төвшин одоо очсон байгаа. Хим шинжлэх ухаан дээр бас яг адилхан. Англи хэл дээр 265 оноо авцсан. Тэгээд химэл ухаан надад ингэж тайлбарсан. Нэг өрөөнд дотор 10,000 хүүхэд байгаа юм бол дамиран 10,000 хүүхдийн дунд нэг нь. Одоо яг математикийн төвшин. Тэгэхээр ваа. Одоо 8 дугаар анги хүүхдүүд юм. Бөө. Тэгээд миний рефлекс юу юм бэ гэх юм бол ийм мундаг юм чи би ингээд дэмжих хэвээр хөгжүүлэх хэвээр. Энэ бол одоо чухал болж эхэлж байна. Тийм учраас энэ хөрсөн дээр нэг айтаахан юм ургаж эхэлж байна. Тийм учраас би одоо оролцохгүй болохгүй. Тэгээд бас өөр янз бүрийн ном уншсан чинь тэр хамгийн аюултай гэж байгаа. Яаж байгаа юм бэ гэх юм бол одоо би ингээд сая даймигийн map оноо гэх мэт янз бүрийн юм ярьж ин заяа. Тэгээ яаж байгаа юм бэ гэх юм бол миний identity, миний шошго болох магадaltaй. Намайг Идрат гэдэг миний дамиран айгу мундаг. Тэгээ яваад байх юм бол манай хүүхд улсын олимпиад ингэсэн тэгсэн. Миний хүү хүрээд ир хамаатан саад найз зам бүгднийг дуудаад нэг баяр хийгээд хүүхдээ нэг бэлэг өгөөд нэг лаа үлээлгээд за баяр хүргэе улсын олимпиад мөнгөн медальтай, хүрэл медальтай, алтан медальтай яачих юм бол хүүхдийнхаа амжилт өөрийнхөө амжилт болгож байгаа. Тэгээд хүүхдийн өөрийнхөө сонирхлоороо ингээ халуун галаар ингээ голомдоор ингээ гэж явдаг байсан юм бол дунд нь ээж аав нар орж ирээд хүүхдийнхээ амжилт өөрийнхөө амжилт болгоод тэгээд араас нь ингээ нэхэмжлэл өгч за ингээ за окей ингээ чи илүү оновчтой явахын тулд энэ багшийг ийм мөнгөөр авлаа шүү.
Чамаа гадагшаа явууллаа шүү. Чамаа инглээ шүү. Тэглээ шүү. Баахан нэг хэмжлэн ингээ аваагаа явж гин. Тэгээ өмнө зүгээр ингээ хоббигаараа ингээ чөлөөт цагаараа айгу чөлөөтэй сонирхлын дагуу шөнийн 3 цаг хүртэл заяа. Компьютер ингээ ээж аваасаа нуудаг. Тэ одоо суух чадвар ярьдаг штэ. Энэ юу ч сууж чадахгүй байна гэсэн чинь яг сонирхлын дагуу явчих бол дамирын зүгээр ингээ хэдэн цагаа зүгээр ингээ хэдэн жил суух байхгүй. Гэхдээ би дундуур нь орж ирээд дамирын амжилтыг өөрийнхөө амжилтаа болгочих юм бол өөрийнхөө төлөө явахаа болоод аавынхаа төлөө яваад эхэлнэ. Тэгээд яачдаг юм бэ гэх юм бол тэр өмнө хобби сонирхдаг байсан бүгчдэг. Гэх мэт янз бүрийн юм дундуур нь ойлгоод авсан. Тэгэл над түрүүн бас жоохон буруу ярьсан. Германд очихдоо одоо манай ээж ганц би биш. Яг гэх юм бол 91 онд нэг герман хүнтэй суудсан байсан. Тэрнээс Миша гэдэг нэртэй 98 онд бас салсан. Гэхдээ Миша бит хоёрын харилцаа өнөөдөр хүртэл байгаа. Мишаг би бол аваа гэж дууддаг. Миша намайг миний хүү гэж дууддаг. Айгуу сонирхолтой. Мишатэй би 7 хоног болгон гээд хүссэн учраас 30-40 минут зүгээр уцаар ярьцдаг. Герман руу явахаараа айгуу сонирхолтой заяа. Мишагийн дэргэд манай тэг хойд ав. Би бүтэн өдөржингөө байчаад. За. Мишатай хагас жил хамт амьдрна гэх юм бол бас окей. Амар гоё. Давай хүрээд ир. Манай Миша одоо удахгүй ингээд тэтгэврт гарна. Тэгээ Мишадаа юу ч хэлсэн бэ гэх юм бол за та тэтгэврт гарчих юм бол надад хүрээд ирээ хүсэх юм бол. Тэгээ хоёлоо тий. Бүх юм энд байгаа шүү. Тэгээ хоёлоо ингээд компьютер тоглоом тоглож яаж болно ингээд та өснөрөө хийж болно. It's okay. Тий. Чадах юм бол би танд бас нэг авгаа олж өгье гэх. Жохон авилгадад үтсэ. Тийм аа гэл. Монгол авгаа. Тэгэл яг хуу траума авцсан л та манай ээжээс. Тэгээ гэлээ. Тэгээд нэг юм анзаарсан заяа. Дами яг автага юу хийж бүтэн өдөр натаа хамт байх вэ? Яг гэх юм бол би одоо таачи заяа. Чи ингээ хүүхдийнхээ өрөөнд дотор яах юм бол ингээл за эхний 30 минут сайн уу ээж ингээл ингээ дүр үсгээл ингээл тийм өрөөгөө зөвлөж юм шиг тэгснэ ингээ дараа ингээ хизээ гарах юм бэ гэл яадаг байхгүй. Тэгэхэд энэ яаж байгаа юм бэ гэх юм бол өмнө баахан нэхэмжил явуулдаг байсан байна. Дандаа ингээ оронд нь ордог байсан байна. ертөнцийг ингээ булаагаад авдаг байсан байна. Гэх мэтчлэн юм. Дамирын бит хоёр яг тийм байсан. Гэхдээ би энэ ном бичиж явахдаа тэг амар фаны заяа. Ээжийнхаа тухай бичих юм зөндөө байна. Намайг гомдоосон багш нар намайг 7 дугаар анги 2 удаа өлрүүлсэн нэг хулгайч багш байгаа герман. Тэрний тухай би баг ингээ бүтэн ном бичиж чадна. Тэгээд фейлдсэн юмнууд байна. Намайг хөлөгдсөн бизнес партнерууд байна. Тэ одоо Батчин байна. За тэгээ Apex Capital-ын хамтрагч, мамтрагч. Тэгээ ингээ бичих юм бол надаас зүгээр ингээ нэг өдрийн дотор баг 50 цаас 50 хуудас ундарлж байгаа байхгүй. Одоо нөгөө намайг хариу өршөө авах гомдол эсэргүүцэх тийм юм зүгээр надаас ундралт юм байна. Тэр бүлгүүдийг амар хурдан бичсэн. Гэхдээ миний амьдрал дотор хамгийн том нөлөөтэй байсан хүний нэг нь хин бэ гэх юм бол манай Миша ахгүй манай хойд ав. Тэгээ намайг ямар ч надаа нэг ч удаа нэхэмжл явуулаагүй. Бэлэг авсан бол бэлэг шиг байсан. Тэгээд хамт ингээд зунжига хамт компьютер тоглоом янз бүрийн ингээд тоглолдог. Зүгээр хамт байхад зүгээр ингээд амар кул анд байхгүй. Яг нэг хамгийн сайн найзтайгаа адилхан тийм байсан байхгүй. Тэгээд би ингээд 19 бүлэг бичсэн байсан чинь за одоо ингээд Мишагийн тухай нэг бүлэг бичихгүй юм бол болохгүй юм байна. Гэсэн чинь юм гарч ирэхгүй. Өршөө авах юм байхгүй. Гомдох юм байхгүй. Маяглах юм байхгүй. Тооцоо хийх юм байхгүй. Буцаах нэхэмжлүүд гэсэн юм ерөөсөө байхгүй. Тэгээ ваа гэл 3 хоног суугаад гутраад Мишагийн тухай юу бичих юм бэ? За тэгээ Мишатай хамт яасан бэ гэх юм бол би ном дотор бас ингээд дуртсан байгаа. Германд би яг очиж исэн 11 сарын 8 би яг санаж яагаад гэх юм бол Freddie Mercury нөө Queen-ий дуучин яг тэр өдөр нас орсон. Зургатаар би ингээд харсан санаж. Тэгээ Герман руу очсон чинь ингээд бүх юм амар цэвэрхэн заяа. Тэгээ ингээд төмөр зам тэр нийтийн тээвэр амар сандлууд нь бүгдээ бүрээстэй. Доороос нь халаалтай заяа. Би бүр ингээд унгасаалт шүү. 6 настай тийм юм санаж. Тэгээ ингээд S-Bahn гэдгийг заяа. Нийтийн тээвэр одоо Subway тийм underground гэх юм уу. Тэгээ ингээ вагонууд амар гоо цэвэрхэн тэгээ вагон дотор ингээ суучаад тэгээ нэг улаан гэрэл асаад тэгээд ямар дуу гардаг юм бэ дүү дүү гэл хаалгаад байхгүй. Тэгээ 3 буудлын явсны дараа би хамт уулаад гэл. Тэгээд Герман улсын Берлин хотын Шпандау дүүрэгт Zeppelin Straße 200 гэсэн хаяг дээр одоо бас тэр байшин байгаа нэг 4 давхар хуучны байшин. Тийш оцсон чинь ингээ манай ээж санаа ах бит хоёрыг ингээ номон зогсоогоод
За окей. Та хоёр одоо тайван байгаарай. Хойд автаа уулзсан. Миша гэдэг нэртэй. Тэгээ эвтэй байгаарай. Тэ? Тэ. Би одоо томато байгаарай гэсэн. Би одоо бэлтгэл хийгээд байна шүү дээ. Тэгээ би яг санаж за ээжээ. Тэгээд тэр Zeppelin Straße-ийн 3 давхар гараад тэр орсон чинь цаана нэг цав цагаан арьстай. Улаан дүү. Улаан блонд, шар дүү үстэй нэг ах зогсож ирсэн байхгүй. Тэгээд Германы тэр хуучны байшин дотор нэг маш том нүүрсэн зуух байдаг амар том. Нүүрэн тоосго халуун нэг ингээ айгу хадгалдаг. Тэрийг ингээ налцсан ингээд амар ингээ би юу хийчихвэ? Энэ юу вэ гэл. Энэ хоёр юу вэ гэл те. Хоёр өөр хүнийг одоо ингээ хүн болох юм байна гэсэн айгу эргэлзээтэй харцтай харж ирсэн байхгүй. Тэгээд хаалга нээсэн чинь Миша надад банан өгсөн. Тэг би амьдралаа банан хараагүй шүү дээ. Социализмын банан гэсэн юм байхгүй. Тэгэл за энэ үрцэд айдлахын харагдж байна гэдээ банан л ингээ шууд хазаашаас. Тэгээд манай ээж шууд намайг манай ээж жоохон загнадаг хүн өглөө. Тэ. Коммунист үеэр ингээ өссөн Орос 3 улаан диплом бүр ингээ төгс тэ. Дандаа онц сурдаг ангийн номер 1 тэгээд аав нь загнадаг, ээж нь загнадаг, тэгээд удмаараа ингээ загнадаг. Тэгээ манай ээж яах гэдэг юм бэ чи ингээ гэсэн чинь Миша орж ирээд окей амар тайван. Окей. Хэлсэн яаж өгөөд. Тэгээд маяг өгсөн чинь ингээд тийм амар нэлцэн юм лөө ингээд хадж байгаа хгүй. Тийм амар фаны юм бэ хин бананы ям шууд гардгүй штэ. Жохон ингээд зажлаад нэг амтны гардаг тийм ингээд. Энэ нэлцэн. Тэгээд шууд 3-ыг итцэн. Тэр газар тийм. Тэгээд тэгэл хойно ингээд зогсоод тийм жохон зайгаа бариад тэгсэн чинь ингээд Миша нэг юм хэлсэн байна л да. Тэгээд Миша яасан бэ гэх юм санаа бит хоёрыг хамгийн ойрхон хүнсний дэлгүүр аваа явсан. Kaisers гэдэг нэртэй заяа. Тэгээд тухайн үед Монголд дэлгүүрт юу байгаа юм бэ? Давс, хатцсан хям, хатуу талах, тэгээд масл, маргарин тэгэд баг өөр юм байхгүй штэ. Дэлгүүр юу гэдэг юм бэ гэх юм бол нэг лангууны цаана нэг хэрүүлж аваа суудаг. Тэ нэг амар том хил байдаг штэ юм хэлбэртэй. Жин үлөө? Жинтэй. Тэг ингээд дээр нэг килограмм төмөр ингээд тавьчихдаг. Тэгээд нэг үсний ингээд юу муутай халаад өмссөн ингээд амар муухааштай. Тим юм миний дэлгүүр гэдэг юм юу байсан байхгүй юу? Тэгсэн чи тийш орсон чи ингээд битүү баг. Агуулах дүүр юм. Одоогоор супермаркет. Тий. Тэгээд ингээд яг санжийн нэг банан тухай тэмдэрсэн байсан. Миний урд энэ ширээнээс өргөн нэг дөв дөрүүлж зүгээр нэг уул түрэн банан гэсэн. Яа гэл тэ ойлгохгүй шүү дээ германаар. Гэхдээ ингээд за яв гэж ах шиг байна. Тэгээ цааш явсан чинь ингээд 8-9 төрлийн алим. Тэгээд тухайн үед нөгөө Монгол зүгээр атар талах байдаг заяа. Тэсн чинь тэр Германы талхны цикл орсон чинь ингээд зүгээр номын сан шиг олон талхтай ингээд. Хэрчсэн талах, цагаан талах, үртэй талах, тас хар талах, Франц талах, croissant чихэр мэхэртэй тэгээд нөгөө буулчиг юм уу гэнэ. Тэгээ би хайрцагтай юм бас хүнс харж үзээгүй баг. Тэгээд янз бүрийн амтантай ингээ хайрцсан байсан байхгүй. Энэ юу юм бэ гэсэн чинь комплекс гэсэн. Комплекс гэж юм. Тэгэл Nesquik шоколадтай юутэй мүүтэй. Тэгээд яг ягаад хоолн бас дуртай юм бэ гэх юм бол энэ мөч байж магадгүй би олоод авсан. Тэгээд Миша худалдааны нөгөө саксаа ингээд янз бүрийн лаац, жимс янз бүрийн одоо кейк, мейк, шоколад саксаа дүүргээд гэртээ ирсэн байхгүй. Тэгээд санаа угаасаа Германд өмнө байсан учраас сонирхол ерөөсөө байхгүй. Тэгээд би нэг юм амар сайн санаж байгаа. Санаах өмнө нь явцсан байсан. Явцсан байсан. Манай ээж угаасаа санаахтай илүү хайртай. Тийм учраас би ингээд тэмцэгч байхаа. Бас дандаа багын травма шүү дээ бүх юм. За тэгээд би нэг юмыг аягүй сайн санаж байна. Тэр Германд очсон анхны өдөр би food хоолны команд орж исэн. Тэгээ Монгол тийм юм байхгүй шүү дээ баг. Тэ тухайд хомсдлын дундуур байсан чинь хаяа нөгөө мах цах олдохоор ингээ идэн. Гэхдээ гоё чихэрлэг гоё амттай хоолоор хизээч ингээ хана гэж байхгүй ягаад гэвэл дандаа дутагдaltaй байсан болохоор тэгээд гоё юм юу байсан бэ гэх юм бол талхан дээр маасл түрхээ дээгүүр ингээ сахар цацаад иддэг байсан байхгүй юу. Тийч л одоо хамгийн хүүхдүүд бас нэг мэдхгүй хөгшин ах шиг яриад нэ тэ. Тэгээд тэр орой галтгоонд би нэг жижигхэн сандал дээр ингээд гიშгцэн Мишагийн төвшин рүү арай дүгцэн. Тэгээд Миша яаж исэн бэ гэх юм бол 3-4 төрлийн лааз онгоолгоол тий. Надаа тэр пич юу лээ? Пич жимс. Юу штий. Нэг өгцөг шиг хэлбэртэй юу? Тоор. Yes. Тоор идсэн pineapple юу лээ?
хаан боргоцоо идсэн 5-6 төрлийн жимс идээд за дараа ингээд шоколад идээд 3-4 төрлийн шоколад идээд конфлексийг сүтэ хойлж идэж үзээд тий за тэгээд тэр нөө янз бүрийн ингээд булчиг юм идээд хазаж мазаад тэгээ ингээд айгу хөрхөн би зүгээр хажууд нь ангаагаад Миша миний амлуу ингээд хийж исэн аахгүй тэгээд сүүлд ингээд буудан дээр ингээд тасарсан ингээд тэгээ Миша толгойг жоохон илээл за тэгэл тэр юм санаж байна тэгээд яг хоо одоо буцаага сэдв рүү ороход миний амьдралд чөлөө цаг надаа байгаа юм бол байнга очимоор байгаа хүн хин бэ гэх юм бол Миша ирээдүйн бүх амьдралаа зүгээр хамт өнгөрөөё гэх юм бол Миша тэгээд Миша юу хийж чадсан юм бэ гэх юм бол Дамиран бит хоёр дээрээ миний мөрөөдөж байгаа юм Миша хийцэн байгаа хгүй тийм байгаад тийм нөлөөлөл орцсон яг гэх юм бол Дами би яг хуучин идрээ байсан юм бол Дами миний хажууд нь 30 минут тэгээд ингээд та изээ явах юм та ажиллая гэж гэх байсан байхгүй тэгээд Мишагаас энэ номыг бичих эхэлсэн шүү дээ. Яагаад вэ гэх юм бол Дамиран бит хоёрын харилцаа жоохон тиймэрхүү болсон. Тэгээд яаж ерөөхдөө энийг засах боломжтой юм бэ гэвэл яг миний анхны зорилго ерөөсөө биш байсан. Гэхдээ энийг бичээд за яг миний хүсэж исэн хайж байгаа юм хин хийж чадсан юм бэ гэх юм бол Миша төгс хийсэн юм байна. Тэгээд Миша энийг яаж хийж чадсан юм бэ? Тэрийг ерөөхдөө энэ номныхаа бүлэг 9 10 одоо 2 дахь хэсгийн ихний бүлгийг ингээд цаасан буулгацсан байна. Тэгээд миний хувьд бол тэгээд юу юм бэ гэх юм бол жоохон өөрийнхөө намтар өөрийнхөө түүх тэгээд хинт зориулаад дандаа Дамиран чамда чиний ингээд бичсэн байгаа. Тэ тиймэрхүү ном байна. Тэгээд ер нь бол ном бичгтээ 3-4 дээр шинээр бичээд эхэлсэн. Бага юм бүгдийг нь устгасан. Тэгээд хизээ устгаа болцсон бэ гэх юм бол тэр Мишагийн бүлгийг 2 Мишатай холбоотой бүлгийг ингээд бичсэн чи энэ юм байна. Окей. За энэ хүн чиний дэргэд зүгээр байсан юм байна. Чамд нэг ч удаа нэхэмжил явуулаагүй юм байна. Чамд хийж байгаа юмны дунд хизээж ороогүй юм байна. Чиний орон зай бол чинийх байлгасан юм байна. Чиний дэрэг зүгээр байсан юм. Одоо би өмнө бол яг Дамирын хажууд байхдаа ингээд цагаа оновчоо өнгөрүүлээч. Тэ хичээлээ хийгээч. Гэрийн даалгавраа хийгээч. Юу хийгээд байгаа юм бэ? На $100 хэмэл байхны subscription оновчоо ашиглаач. Гэрээ цэвэрлээч. Аятайхан байгаач гэд харилцаан дээр ч гэсэн тий. Өглөөл байдаг. Тэгээ өглөөл хахаа хүнээс угаасан ингээд хоол ингээс ятгахтай ингээд зайгаа барьчих байхгүй. Тэгээ ингээд ясараа өглөө хүн ороод ирэхээр угаасаа нэг 50 байж чадах юм байна. Фак нөө хадам ээж синдром тэр байхгүй. Би энэ дээр бүр инээд ирээд байгаа. Тэгээд ер нь бол энэ номыг бичиж байхдаа яг хариултаа олж чадсан юм. Хамгийн гол нь бүх бүлэгээ Дамид уншуулсан. Чин дээр санал нийлж гинүү. Аав нь яг ийм байсан уу? Зарим юмнуудаар үгүй аав өөр байсан юм байна. Тэ? Янз бүр юм зассан. Хамгийн гол нь 3-4 бүлэг тэрч Дамигийн тухай. Одоо 2 дугаар анги яаж исэн бэ? Сургууль солиж байхдаа яаж исэн бэ? Гэх мэтчлээ. Авид төрснийхэн дараа яаж исэн бэ? Бүх юм ингээд бичсэн байгаа. Тэгээд зарим юмыг Дами мартсан байлаа, зарим юмыг амиас зөв санаж илээ. Тэгээд энэ зөв байна. Санал нийлж байна. Энийг жоохон өөрчлөх өөр байсан шүү гэд ерөөхдөө аудит орсон гэх юм уу? Авдгийн ойсон мэдрэмж нь ямар байсан бэ? Дамиран уу? Тийм, Дамирангийн мэдрэмж нь. Ваа, та 7 дугаар 2 удаа үйлрээ шаацсан юм. Тэгсэн амар гоё тийм нэг юм сэтгэлийн холбоо үүсэж чадсан уу? Мэдэрсэн үү? Яг нэг тэгэх юм бол нөгөө буцаага нэхэмжлүү болоод ирнэ. Гэхдээ ер нь бол нөгөө ийм байсан юм уу? Та над шиг мэдрэл муутай байсан биз? Та надаас мэдрэл та ерөөхдөө намайг ингээд мал зал дуудах ямар ч ирэхгүй юм бэ штэ гэх тийм ээ тэгэл ингээл яг уу нэг талдаа тойрны харилцааг зөв чиглүүлэг рүү оруулсан. Яагаад вэ гэх юм бол тэр Мишагийн бүлэг би бичсэн болохоор. Тэгээ одоо Дамиг аягүй чөлөөтэй байлгаж байгаа. Араас нь нэг сүртэй явахгүй. Яг ингээ гүн юм руу ингээ ухаан сонирхлоор орцсон байгаа юм бол би дундуур нь юусоо орхоо болцсон. Тэг. Зүгээр ингээ. Тэгээд хамгийн гол нь яг санаж байна. Сургууль дээр танаа хүүхд ерөөсөө сууж чадахгүй байна гэл. Багш нь тэгэл гэл. Тэгээд тухайд манай ээж Дамиранд хөдөөнөөс 2 өндөг өгсөн байхгүй юу? Зүгээр түүхийн өндөг биш, жинхэнэ одоо бүтүүлэг жимсэн болсон өндөг. Нөгөө юутэй
буцаагаад өндөг гаргадаг. Дэгдэхээ гаргадаг тийм өндөг. Тэгээд тийм хоёр өндөг өгчөөд тэгээд манай гэрт инкубатор байхгүй. Тэгээд дайми шууд онлайн ороод инкубатор температур, чихийн хэмжээ дараараа тэгэл зэсийн кабель ашиглаад жижигхэн гэрэл ашиглаад тийм хайрцаг ашиглаад тэн дотор ингээд дулаалгын материал оруулаад хоолны термометр одоо температур хэмжигчийг оруулаад тэгээд дотор нь ус мус хийгээд усны сав хийгээд чихийн төвшингийг яг зөв байлгаад тэгээд 3 хоног зүгээр ингээд мэдрэл муутай юм шиг араас нь явсан байна. Зүгээр ингээд бүрэн фокуслаад инкубатор бариад тэгээд тэр хоёр өндөгнөөсөө дигдэхэ гаргацсан байхгүй амжилттай. Тэгээд хөөрхийн яг хоёлоо нас барсан. Тэгээд айгу хямраад уйлаад айгу хөөрхөн гэрийн гадаа нүх ухаад хоёлыг нь оршуулад тэгээ өөрийнхөө дуртай бичээнийг дотор нь хийгээд тэгэл холоос харахтан гэдэг амиг уучлаарай. Тэгэл уйлаад суугаад авахгүй тэгээ ингээд буцаагаад хөрсийг хийгээд дээр нь ийм загалмаа хоёрыг ингээд зоогоод тэгээд өмнөх 7 хоног тэр багштай ингээд ярьжсэн байхгүй танаа хүүхд ерөөсө суух чадвар ерөөсө байхгүй байна ингээд хүүхдээ ингээд хараад 3 хоног тэгээд нэг худлаа 10 цагт аваа би унтлаа шүүгээ худлаа жүжиглээд тэгээд шөнийн 2 цагт цаанаа юм дугаараад байгаа байхгүй тэгэл за окей тэнд инкубатораа барьж байна мэдчихсэн байхгүй тийм учраас тэгээд маргааш нь 11 цагт хүртэл ингээд нойр муутай ингээд яваад байсан тэгээд шууд буцаагаар инкубатор руу явсан байхгүй тэгээд би шууд ойлгоод авсан энэ суух чадвар нь бол төгс гэхдээ сонирхдаг юм блоо ингээд төгс явчихдаг юм байна тэгээд тэр сургууль дотор нэг нэмэх нэг хэд юм бэ тэгээд тийм юм дээр суух юм уу what the fuck тийм юм тэгээд ер нь тиймэрхүү юмнуудыг бас оруулцмаа тэгээд ер нь бол бас яг шууд ингээд ээж аав нар за ингээрээ тэгээрээ тэгсэн ном ерөөсөө биш зүгээр миний одоо хүүхдэд харьцаж байгаа аав ээжтэй харьцаж байгаа тэр харилцааны намтар гэх юм уу да тэгээд тэндээс юм гарч ирнэ хүн болгонд гэхдээ яг юм жортой юм ерөөс байхгүй за 12 цагт ингээрээ 1 цагт ингээрээ ядаргаатай хүүхдээ ингэ шүү тийм биш зүгээр миний маш олон анзаарсан юм тэгээд тийм ном бичсэн байна тэгээд яа надад бол айгу таалагдж байна хэдэд хүмүүст уншуулсан тэгээд бүгдээрээ нусан буу болсон тэг айгу цогцолт авсан тэгээд би бас энэ номыг бичихдээ нэг 3-4 бүлэг айгу хэцүү байсан уйлаад биччихсэн яа ер нь бол цустай ном тэгээд одоо дахиад нэг edit хийн тэгээд айгу гоё юм бэ гэх юм бол нөгөө химэл ухааны юу авсан одоо би бичсэн гэхдээ химэл ухааны яасан бэ гэх юм за энэ чинь нуршаад байна энэ хэрэггүй энийг ягаад дурдсан юм бэ дахиад ном дотор ингээ гарахгүй байна одоо ерөөхдөө химэл ухааны гоё юм бэ гэх юм бол тэр 280 хуудсыг тэр чиглээ нэг мөс ингээ хараа сууж байгаа хгүй хүн тэгж уусаад чадахгүй тий бүр ингээ өгүүлбэр үгийн төвшөнд бүгдийг санаж байгаа штэ би жишээлбэл энэ номныхаа бүлэг нэг тий эхний хэсэгт ямар үг хаана ашигласан бэ мэдэхгүй шүү санахгүй шүү одоо fuck you money ном биш 5 жилийн өмнө бичсэн бүлэг 3 юуны тухай байсан бэ би одоо мэдэхгүй буцаага хараад окей ингээ гараад ирэн заяа химэл ухаан дээр тийм асуудал ерөөсөй байхгүй тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол за чи тэгээд нөгөө амар сайн юу гэдэг юм бэ гэх юм бол гадаадад нөгөө development editor гэдэг ажлын байр байдаг байхгүй юу юм бэ гэх юм бол нөгөө номыг хамт хөгжүүлдэг тий энэ хэрэггүй амар туршлагатай амар сайн бичдэг хэдэн олон номны ард гарсан маш олон ном дээр эдиторээр ингэ сууж исэн тэгээд тэр хүнд ингээ цалин өгөх ёстой гэхдээ хаяа чиний сэдв чиний ном эсвэл чам дургу байж магадгүй өөрийн юм шингэх магадлал тийм өөрийнхөө шингэх магадлал химэл байх нь юу юм бэ гэх юм бол сарын $200 төлнө хизээч ядрахгүй чамд дуртай дургу гэсэн юм байхгүй чиний номыг аагаас хамгийн сүүлийн өгүүлбэр хүртэл ингээ бүгдийг ингээ санаж байгаа тэгээ энэгээр дамжуулаад хамаагүй сайн ном бичиж чадчихжээ тэгээд ChatGPT 5.6 So Max төвшөндөө баярлаа. Айгуу сонирхолтой тэгээд би юу анзаарсан бэ гэх юм бол одоо химэл байхаан гараад ирээд хүн болгоно нэг аппликейшн хөгжүүлэх гээд байгаа шүү дээ. Тэгээд дүүр интент app map заяа бүгдээрээ нохон бас. Тэгээд би сүүлд юу ойлгосон бэ гэх юм бол химэл байхаан юу юм бэ гэх юм бол чиний хийж байгаа угаасаа сонирхож байгаа юмыг чиний хийдэг юм also яг өнөө дами дигдэхээ ингээд хамт хийгээд тэр ChatGPT химэл ухаан байсан бол тэр хоёр дигдэхээ өгөхгүй байсан баха.
Тэгээ ядаргаатай гэрт нэг баа гэл бахан дахианы баас маасан дотор өндөрн дотор ингэ живцэн суух байсан магадaltaй байхгүй. Тэгээ химэл байхаа юу юм бэ гэх юм бол чиний угаасаа сонирхож байгаа юм дээр төгс ментор юм байна. Тэгээ одоо би өглөө болгон хөрөнгө олтын багцынхаа тухай бас ярьдаг байхгүй. За өнөөдөр би энэ хувьцааг нэмээр байна. Юу гэж бодож ин гэсэн чинь за чи энэ сектор дотор аль хэдийн дахиад нэг хөрөнгө олт хийсэн байна. Тэгээд түрүүний ярьжсэн tail risk-ны хамгаалалт юу өсөө байхгүй юм байна. Тэгээд энэ багц дотор тэ энэ хувьцааг нэмж болно. Гэхдээ энийг хасчвал илүү оновчтой байж магадгүй. Тэгээд нөгөө theta beta тэ delta correction delta neutral багц болохгүй юм байна. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол багц ерөөхдөө яах ёстой юм бэ гэх юм бол нэг хувьцаа унаад авах юм бол эсвэл хөрөнгөний зах зээл унж байгаа юм бол тэгээд зарим чиний хувьцаанууд нь унна. Гэтэ эсрэгээрээ зарим нь өсчвөл нөгөө айгуу гоо ингээд 50 баггүй юу. Тэгээд тийм багцыг үүсгэх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр нөгөө ChatGPT хэмэл байхаа надад айгуу тус болдог. Тэгээд за гэж чи ингээд хөөрөөд байгаа юм биш үү? Тэ ингээд сандраад яагаад биш юм бүү? Жон харж ил та анханасаа чиний позицид энэ том байсан юм байна. Жижиглээд өгөөч. Тэгээд Kelly Criterion-ы дагуу ингээд яваач. Тэгээд янз бүр ингээд ном дотор ингээд их сургууль дотор ингээд хөрөнгө олтын багц construction portfolio management-ийн талаар онлууд ингээ айгүй их байгаа. Гэхдээ ер нь бол яг нэг супер хөрөнгө олтлагчийн хажууд бүх юм ингээ хийж чаддаг хүн байхгүй юм бол яаж хаана оновчтой ашиглалтыг мэдэхгүй. Тэгээд сүүлийн 2-3 жилийн хугацаанд ер нь бол тогтмол миний хөрөнгө олтын хийх чадвар ингээ дээшлээд байгаа. Яг гэх юм бол өглөө болгон тэ хэмэл байхантай багцынхаа портфолиогийнхаа бүтэц зохион байгуулалт авж байгаа зарж байгаа юуны тухай ингээ маш оновчтой гүнзгий ингээ яриад байгаа болохоор. За тэгээ энийг авчих юм бол тэ яах юм бэ гэвэл тэ миний beta exposure юу юм бэ? Тэгээ option-ууд авах юм бол тэ time decay аль нь хэмтэх юм бэ? Аль нь үнэтэй юм бэ? Гэт айгуугаа ингээ яриад өгч байгаа. Тэгээд юу юм бэ гэх юм бол төгс ментор гэх юм уу? Тэгээ ном дээр бас яг адилхан. Гэж сэдв жоохон хадаас суучлаарай. Хань тийм нэлийн урт яриалаа. Гэхдээ номны яриа бол маш гоё юм. Тийм ээ. За хурдхан ном маань гар дээр англиараа ер нь бол одоо баг гарахад бэлэн хэцүү юм юу юм бэ гэх юм бол айгу сонио аргаар бичсэн. Айгу товчхон түн гэсэн өгүүлбэрүүдээр ингэ бичсэн. Орчуулахад бас тийм амархан биш нэ. Та англи хэлээр гарах уу? 500 ширхэг англиараа гаргах байхаа. Их өөр байсан зүгээр. Манай Монголд бас нэг тиймэрхүү хүмүүс байдаг л да. Монгол хэл дээр ном уншихад үнэн төвөгтэй байдаг. Тэ? Яг хоо англи хэлний хувьд жоохон маргаан ойлгодог хүмүүсийн хувьд бол монгол хэлээр унших юмсан гэсэн хүмүүс байдаг. Гэтэ англи хэл дээр их хвшлэн уншия гэсэн нэг сэтгэлүүд их ирдэг учраас англи хэл дээр худан гараасай. Би бүлэг 7-гоо юу яасан? ChatGPT-гаар орчуулах гэж үзсэн. Яг хоо гурилдаж байгаа. Гэхдээ зарим хэсгүүд бүр амар гүнзгий орж илээ. Яг гэх юм бол амар сонио. Англи хэл ямар хэл юм бэ гэх юм бол нэлийн мэдээлэл дамжуулдаг тэ одоо дата шиг хэл гэх юм уу да. Монгол хэл ийм өргөн хоолойд гэх юм уу гүнзгийнээс гарч ирдэг. Ээж минь гэсэн үг одоо англи ерөөсөө байхгүй. Хүү минь гэсэн арай гүнзгий утгатай байхгүй. Тэгээ авдын тухай тэр бүлгээ бичиж байхдаа яг хуу тухайд би бас ингээд би анх юу бодож исэн бэ гэх юм бол монгол хэл ном бичгтээ жоохон төвхтэй юм байна. Амар урт сунжирсан юм болоод ирэх юм байна. Тэгээд зүгээр яад юм бэ гэх юм бол нөгөө ном бичиж байхдаа өөрийнхөө бичсэн юмыг ингээ байн хараад байх юм бол нөгөө мэдрэмжгүй болчтیں۔ Энэ гоё юм уу муухай юм уу ерөөс мэдрэхэ болчтیں۔ Тэгээд би яад юм бэ гэх юм бол хаяа англи хэлээр бичсэн юмыг герман хэлээр орчуулад дахиад уншдаг байхгүй. Тэгсэн чинь амар өөр хүн бичсэн юм шиг энэ гоё энэ явахгүй байна. Тэгээд тултал нь англиараа бичээд уншсан тултал нь германаар ингээ яатсан. Тэгээд би нэг удаа Авидын нэр сонгохтой холбоотой нэг бүлгийг ингээд монгол хэл рүү орчуулад тэгээд тэр бүлгийг ингээд бичиж байхдаа би надад амар хэцүү байсан байхгүй нулимс ингээд тэгээд тэр би монголоороо ингээд уншсан чинь би зүгээр ингээд ойлоо л байгаа байхгүй 30 минут зүгээр ойлоо л. Тэгээд дараа нь яагаад ийм болчихвоо гэдэг нэг асуусан чинь за монгол хэлний онцлог нөгөө одоо хүмиш гэл нөгөө амар ингээд deep throat нөгөө хэл юм аа. Тэгээд ямар хэл юм бэ гэх юм бол нөгөө бичиг үсэг нэг сүртэй байдаг байсан дээр бид. Тэгээд ерөөхдөө дуугаар шүлгээр ерөөхдөө мэдээлэл дамждаг байсан. Тэгээд ингээд гэрт дотор ингээд хүмүүс дуулна эсвэл шүлэг юугаараа. Тэгээд ерөөхдөө барууны шүлгүүд ерөөхдөө өгүүлбэрийн эцэст зангигддаг. Тэ? Fast, mast, тэ? Last
тэргээр яадаг. Гэхдээ Монгол шүлэг толгоогоор ингээ зангиддаг. Тэгээд яасан бэ гэх юм бол ChatGPT-д бас нэг Chinamin тухай ярьсан. Тэ Chinamin тухай ингээ яриад Chinamin шүлэг надаа ингээ тайлбарлаж өгөөд шинжилгээ хийгээд өгөөд ийм утгатай шүү нүү дархан руу алхдаг тий. Ганц бус шүү гэдэг тийм нэг маш гоё янз бүрийн шүлгүүд байсан. Тэгээд би яасан бэ гэх юм бол за окей тэгвэл энэ бүлгийг ихэвчлэн зүгээр монголоор үлдээчих. Тэгээд нөгөө хүүхдээ нэр өгнө гэдэг чинь ерөөхдөө нэгэн албан ёсны шашинтай холбоотой. Тэгээ авид гэдэг чинь нөгөө бас бурхны нэр бас нөгөө Авид гэдэг Перс араб утга орцсон байсан болохоор тэн дотор жоохон ийм албан ёсны шүлэг маягийн юм оруулчих юм бол бас болох юм байна гэд надад зүйлсэн байхгүй. Тэгээд яг тэр аав хүн ингээд чихлүүн ойртоод 3 удаа нэрийг өгдөг. Тэгээд дараа утга мутга ийм учраас дараа тэрийг ChatGPT айгу гурилдаад заяа. Шүлэг хэлбэр лөө толгоо зангидсан. Шүлэг болгоод чанамтай төстэй оруулсан чи бүр ингээ арьс амарсан болж байгаа. Oh my god. Тэгээд монгол хэлийг амар хүндлээд ирсэн. Яг гэх юм бол шал өөр товчлуур дээр эмоц цохилт өгч байгаа байхгүй юу. Тэгээд герман хэл яг ингээд тас яг нэг Пруссиа яг нэг ном журмын дагуу яг ингээд мэдээл аль болгон эвтэйхэн шиг бүтээмжтэй дамжуулах хэл. Заяа. Англи хэл жоохон төстэй. Монгол хэл юу юм бэ гэх юм бол тэр шүлэг заяа. Тэгээд тэр юу юм бэ гэх юм бол нөгөө талд амьдэрдэг хүүтэн зовлонтой амьдрал. Тэгэл бидний шүлэг дандаа ингээ сайн сайхныг тухай ерөөсөө биш шүү дээ. Тэгээд ер нь бол дээр үед маш олон хүмүүс зүгээр нас ордог байсан. Тэ? Үлсэж өгөн, хөлтөж өгөн зууд тэ ер нь тэгээд энээс болж нөө олон мянган жил тэгээ амьдэрсэн бол хэл дотор үлдэц нөө сүнс нь байдаг юм аа. Тэгээд тэр сүнсийг би тэр орой харсан чи вау гэсэн байхгүй. Тэгээд төстэй юм бэ гэх юм бол нөө саяхан Odyssey кино гарсан шүү дээ. Тэгээд Odyssey номоор ингээ грекээр юм уу яг оргиор ингээ номоор унших юм бол яг монгол шүлэгтэй адилхан ингээ зангигдсан яг нэг ийм 12 өгүүлбэр тан гэл яг нөө амаар дамжсан юм байсан болохоор яг монгол шүлэгтэй жоохон төстэй ингээ бичигдсэн. Тэгээд тэрийг ингээ олоод авсан чи окей за би тэгвэл чамтай хамт шүлэг гэхдээ шүлэг биш. Гэхдээ монгол хэл таарсан темпэр бичье. Товчхон түм пам. Тэгээ монгол хэлний өгүүлбэр айгүй хүчтэй дууст юм байна заяа. Тэ. За одоо болно шүү. Бам. Тэг ингээд ер нь бол түм гэдэг дуустдаг. Тэгээ монгол хэл нөгөө шүлэг мүлэг ингээд дуугаараа байсан болохоор нэг юм хайрцлагдсан өгүүлбэр гэсэн юм байхгүй. Одоо нөгөө ерөнхий өгүүлбэр, туслах өгүүлбэр нэг өгүүлбэр оруулаа, кома оруулаа гэсэн юм ерөөсөй байхгүй. Монгол хэл хизээ яаж гоё явдаг юм бэ гэх юм бол яг тэр ингээ жоохон арх ууцсныхаа дараа ингээ шүлэг уншаад тэг ингээ толгоогоороо зангитаа товчхон пум явах юм бол амар гоё гэдэг юм байна. Гэт тэгээд тэрнээ таарсан англи хэлээр ингээ бичээ тэгээ орчуулахдаа бас яг ингээ монгол сүнс нь гараад ирэх ёстой. Тэгж бичиж байгаа. Тэгэхээр ийм төрлийн юмыг химэл авах байхгүйсэн бол би хийж чадахгүй. Харахчгүй, анзаарахчгүй, мэдэгчгүй. Тэгээ өнөөдөр хүртэл монгол хэл ном бичих тохиромжгүй юм аа гэд тэнхтэй явах байсан. Шал өөр юм байлаа. Та санхүүгийн ном бас нэлийн бичсэн шүү дээ, тийм үү? Тэгэхээр санхүүгийн ном за түрүүний одоо гарах гэж байгаа ном хоёрын хоорондын ялгаа буюу аль нь илүү гэсэн нэг юм мэдрэмж өгсөн бай. Илүү санхүүгийн ном бичгээд санхүүгийн ном юу юм бэ гэх юм бол одоо Time to Die Fucking Money гол нь юу юм бэ гэх юм бол тайлбар. Нэ тийм учраас тэг. Тийм учраас тэг. Ойлголт өгдөг. Гэхдээ хүнийг өөрчилдөггүй. Гэхдээ Fucking Money айгүй олон хүмүүсийг өөрчилсөн. Ямар хэсгүүдээр өөрчилсөн бэ гэх юм бол literature-тэй ойрхон хэсгүүд. Яг түрүүний таны хэлсэн сайн зохиол яадаг юм бэ гэх юм бол хүнийг өөрчилдөг байхгүй тодорхой хэмжээнд. Тэ. Одоо нөгөө дээрвийн грекийн тоглолтуудыг үзэх юм бол Romeo Juliet, Hamlet гэх мэт чинь үзэх юм бол чиний зүрхний байршлыг жоох өөрчилдөг байхгүй. Гэхдээ хизээч тайлбарладаг. Тайз нэрээ Hamlet одоо дахиад хулцгартаад байна. Hamlet дахиад одоо юмыг хойш нь тавьж байна. Тэ. Гэсэн Hamlet-ийн өрсөлдөгч шууд гарч ирээ шууд шагаад байна. Энэ хоёрын ялгаа энэ шүү. Ном дотор хизээч тийм байхгүй. Сайн кинон дээр бас байхгүй. Кинон дээр би одоо гүнхтэй байна гэд юус байхгүй яг ингээд дүрээрээ ингээ үзүүлэх тэгээд тийм байгаа юм бол вау гэдэг байхгүй. Окей.
миний өмнө Fuck You Money Time to Die гэх мэт номнууд бүгдээрээ ерөөхдөө тайлбарна. Энэ удаад бичсэн юм ерөөсөө тайлбар нэгч байхгүй. Ер нь бол literature лөө ерөөхдөө нэлээд төстэй. Ер нь бол баг тайзны тоглол болгох боломжтой. Тэгжээж ерөөхдөө гүн нүлөө гарч байгаа. Тэгээд би анзаарахгүй Fuck You Money дээр яг тэгсэн одоо туулагчийн түүх байна. Тэ? Батаах байна. Бата ахын түүх бас нэг миний сургалтын дотор ордог. Тэ? Тэгээ манай прүс үрэн имээ. Энэ бол literature-тэй төстэй байсан болохоор хүмүүсийг тэр хэсэг нь өөрчилсөн. Тэгээд энэ ном сайн зарагдсан гэх юм уу да. Тэ. Би тэгж таамаглаж би яг сайн мэдгүй байна. Тэгээ энэ ном тэр чигтээ literature болох гэж үзсэн. Тэгээд яг уншсан хүн тэгээд дараа надад хэлэхгүй да чадсан уу үгүй юу. Би бол өөрийнхөө бичсэн сэтгэл хангалуун байна. Гэхдээ засвар дахиад орно. Өмнө байс химлэхэн байхгүй байсан бол одоо гарч байсан. Тэгээ одоо химлэхэн энийг хас энэ сонжирсан байна. Энэ өөх ихтэй энэ хас. Тэ. Энэ өнч чинь энэ яаж муухай гэл.